За одоо ингээд сонгуул өгөхөр сонгуул өгдөг иргэн байхгүй болно. Хинж гарсан ялгаагүй сонгуул өгөхгүй. Тэгээд мөнгө өгсөнд нь өгнөгөө хашааны хороо дээр гараад суучна. За нэг уулзалт намын улс төрийн энэ үзэл бодлоо хуваалцъя гэдэг иргэдтэй уулзахаар ирэхгүй. Хоолтой юм уу? Мөнгө өгөх юм уу? Энэ авилгал эндээс эхэлж байгаа байхгүй юу? Ерөөсөө иргэд авилгал авч сонгуул өгдөг болсон. Тэгээ нөгөө их хурлд нэр дэвшигч маань 3-5 тэрбум төгрөг зарж иж сонгуульд гарч ирдэг. Жирийн иргэн тийм мөнгө хаана байгаа? Тэгэхээр зээл аавна. Зээл аваа сонгуул зарчдаг. Дараа нь зээлээ яах вэ? Эргээ төлөхийн тулд баахан зээл санхүүжилт юутай худгалдаж эхэлдэг. Төслийн мөнгнүүдтэй, тендерүүдтэй. Тэгэхээр энэс эхэлье. Сонгуульд иргэн эрхээ идлээ. Гэхдээ эрхээ идэхийн тулд үүргээ биелүүл. Иргэн болгон заавал сонгуульд оролцсон саналаа өгдөг байх хэрэгтэй. Хинд өхөн өөрсдийнх нь эрг. За дараагийн асуудал. Сонгуулийн хороо цагдаагийн байгууллага байж болохгүй. Сонгуулийн хороо зөвхөн сонгуул зохион байгуулдаг л газар байх хэрэгтэй. Хяналт сонгуул үнэн зөв явж гин үгүй юу гэдэг хяналтыг цагдаа сонгуулийн хороо хийж болохгүй. Энийг энэ намууд, улс төрийн намууд, олон нийтийн байгууллага энэ сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг болох хэрэгтэй байна. Тэгэхгүй сонгуулийн манипуляц хийгээд байна. Энэ удаа дараа явагдлаа шүү дээ. Харж ирсэн би өөрөө сонгуульд орж ирсэн хүний хувьд. Сонгуулийн дүн хэсгийн орон дээр нэг дүн гарч яхад тэрийг нэгтэж аваад сонгуулийн ерөнхий орон дээр зарлахтаа өөр дүн зарлж байгаа. Бүр өөр програм дээр шивж байгаа ч шүү.